Душлах жоохоо санал өнөр байна уу? Жоохон тусалж. За болсон арай идчихсэн. Окей. Наарамжлт. Зээмжлт. Нэ. Заамтаж бичлэг эхлэе да. Орчин үеийн амьдралын хэв маяг, стресс, буруу хоололт нь бидний биеийн дотоод орчны тэнцвэрийг алдагдуулах нь илбэгээ. Үүнээс үүдэн бие хүнд оргиох, арьс өнгөө алдах, ирч хүч буурч, өдөр тутмын амьдралд ядрамтай амьдрын төрөх нь бий. Тэгвэл энэ тэнцвэрийг зөөлөн энгийн аргаар дэмжих нэг алхам байдаг гэдгийг та мэдэх үү? Ердийн хоолны давсаа хулсан шүллэг давсаар солиход л хооллолт илүү цэвэр, илүү зөөлөн мэдрэмж төрүүлнэ. Хоолны амтыг эвдэхгүй, өдөр тутамдаа хэрэглэхэд тохиромжтой, байгалийн гаралтай, бие ерөнхий тэнцвэр байдлыг дэмжинэ. Уг давсыг хулсан савнд 1000 градус хүртэл 3 удаа нийт 27 цаг шатааж гаргаж авдаг ба хулс, далайн давс, шар шороо, нарс модны нэлэмжтэй 81 төрлийн эцэг агуулдаг. Харин хэрэглэгчдийн зүгээс бие хөнгөрөх мэт санагдах, усны тэнцвэр сайжирсан мэдрэмж, арьс илүү тайван цэвэр харагдах, хооллолт илүү зөөлөн болсон гэх мэдрэмжүүдийг түгээмэлдэг. Тэгэхээр та бүхэн маань хулсан давсаа захиалгыг хүсвэл Хулсан давс LLC Mongolia Facebook пэйж хуудасаар болон доорх дугаараар холбогдорой. Өдөр бүр хэрэглэдэг давсаа өөрчлөх нь өөртөө хийж болох хамгийн энгийн хадлаа ухаалаг сонголт. За тэгээ бүгдээрээ бичлэг рүү орцгоё. Энэ удаагийн бичлэгээр та нартай манай комментүүд донд маш их хэрэг харагддаг 2019 онд гарч байсан My First Client гэх киног бэлдлээ. Тэгэхээр энэ кино маань болсон явдлаас сэдвүүлсэн нэлээд хүн сэдвтэй учраас амархан ямардаг эмзэг мэдрэмтгий хүмүүс байвал бити үзээрэй гэж зөвлөж байна. Ингээ бүгдээрээ лайк сабаа дараад бичлэг рүү орцгоё. Дөнгөж хуулийн сургуулаа төгсөө шинэ ажлын ярилцлаганд орохоор тэмцээгээ сууж буй хэдэн нөхдөр кино маань эхэлнэ. Мэргэжлийн онцлогоос хамаарал ажилд авах ярилцлага бол янз янз байд юм байна л да. Хуулийн тал дээр чинь нөгөө давуу тал шаардтгүйг л бичиж болдгоо юм байна шүү дээ. Тэгэхээр урд өмнө гарч байсан төвхтэй эргүүдээр хэрхэн хандаж яаж ажиллаж байсан гэж шүүж ярилцаа шийддэм байна. Энэ дөрвөн шинковын хамгийн зах сууж байгаа номооч юм шиг гарна манай киноны гол дүр байх нэ. Цааш нь хууль дүрм нарийн ширээ юмдаа уг нь сайн байна л да. Дааш залан хүн болооч тэр үү ерөөсөө хүний оронд өөрийгөө тавьж үзэх, хүн ёсоор сэтгэх инээ дээрээ гэсэн сэтгэл хөдлөл юм жоохон багтай. Ингээд хамт ярилцлаганд орж байгаа нөгөө гураваас шал өөрөм яриад гусагдчихнөө жаавас. Тэгээл ажилд орж чадаагүй гарыг маань ойр дотных нь сэтгэлээр өргөчих санаатай уулзалт аас сууж байгаа нэ. Манай хүн найзууд дундаа хүртэл өдөр асуугдсан асуултын талаар маргалдаж байгаа л уурлаа гараа явлаа. За ингээ сцен солигдоход нэг айлын хоёр бацаан гэр орноо дэлбэлцэн сууж байна. Хоорондоо нэг 4-5 насны зүрхтэй эгчтэй хоёр юм уу та. Эгч нь юм угааж байгаа хооронд дүүн зураг зураал. Амхандаа ээжийнхээ зургийг зурах гэж байгаа юм байна л да. Эндээс харахад хоёр хүүхэд маань ээжийн царийг санахгүй байгаа бөгөөд өмнө нь ч бас зурх гээл бүртлгүүцсэн нээлт. Тийм зургууд хаа сайгүй өлгөөтэй. Юмаа угааж дууссан эгч нь дүүгээ хооллох гээл гараад ирж байна. Энэ хоёр маань асарч хамгаалах том хөнгүүгээр ингээл өөрсдөө болгоо сурцсан л юм шиг байгаа. Айлын том ихшил болохоос энэ охин ч гэсэн одоо чаваас нэлхаараа амтэн штэ. Тийм байж ил гаасан дээр далайн байцаа болгоол ичиж байгааг нь харахад гэрийнх нь оогт тоодог болтой. Гэхдээ бас хоёр биеинд хөөхөн хань болоод байгаа юм аа. Дүүн шалаад байсан болохоор манай охин аавынхаа өрөөний шүүгэн дээрээс нэг юм ухаал ундаг байхгүй юу. Тэгсэн тэр нь ээжийн хэл зургууд байж. Даанч аав нь ээжийн царай гарсан зургуудыг ураа хийцэн болохоор манай хоёрын төлөлгөө бүтлгүүтжлэх шиг байна. Удаачгүй гаднаас аав нь орж ирэхэд өрөөнд нь байсан охин гимисэн хайтал бүлтэлцээд унах юм аа чаавас. Аав нь ямар ч гэр бүлийн халуун дотны харилцаа байхгүй хоёр хүүхдтэйгээ ганц хоёрыг сольсон болоод нэг тийшээ дагуулаа явлаа шүү. Ингээд гадуургой хоол идэх юм байтугай гэртээж өлегтэй мэддэггүй хоёр маань бүр гайхсан янзтай бүлтэлцээл сууж байгаа нэ. Тэгсэн аав нь гаднаас нэг эмэгтэй дагуулаа ороод ирж байна. Одооноос энэ эмэгтэйг ээжээ гэж дуудаарай. Нөгөө эмэгтэй ч манай хоёрыг өхөрдөөл цаашдаа эвтэ нартай амьдарцгаа идэргээл тун нааштай. Манай хоёр жаахны эгчийг нь Даабин гэдэг юм байна. Цааш нь сургууль дээр ангийнхаа төлөөл тэмцээн идэрт ордог сэргэлэн хөөхөө өх юм уу? Бас болоогүй. Өөрийн крашлдаг нэг хүү мүүтэй заачаа. Манай хоёр хичээлээ зарангуудаа хоёр бинийгээ хүлээ сууж байгаа л ингээл хөтөлцөөл гэртээ арчнаа. Игч нь алдартай дуучин болоод дүүгээ харж хандна идэргээл хөөхөө юм их ярих юм аа бас. Гэртээ ирэхэд нь шинэ ээж нь ч манай хоёр тунд дэжгүй байна. Хоёуланг нь усанд оруулаад ойр дэдэггүй гэрээ хоолыг хийж өгөөд ашгүй нэлээд өөр юмсыг халамжтай эмэгтэй байна шүү. Манай хоёр ямар анханасаа орой болгон ширээ дорд суугаад хоолдог халуун дулаан гэр бүл төссөн биш савхааж өлегтэй барьж сураагүй штэ. Тэгсэн шинэ ээж маань жаахан загнахгай болтгүй ээждэг гинт. Ээж чинь савхар хооллохыг зааж өгөөгүй мүү л гэж авч байна. Манай хоёр хүүхдэл болсон хойно асгад цутгангаа нэг юм тоохгүй сууж байхад нь мань нэгч босоод үсээ боогоол унах нь тэрэ. Эхэлсэн ихтэй.
Одоо харин яг манай багтайч 101 нөхөр бас савх хэрглэж чадахгүй асад сутгаал байгаа нэг айлын өглөөний цайн дээр хэсэг рүү шилжиж шүү. Ээж нь савх хэрглэж суртлаа энэгээр идгээл сэрээ өгөхөд аав нь хүүгээ өмөрөөл сүйд. За энэ юун айл вэ гэхээр манай киноны ихэнд гарсан шинэ өмүүлэгчийн ихчийнх юм байна л да. Мань хүн сургуулаа төгсчөөл ажилд орж чадахгүй ихчиндээ толгоо ордож байгаа царай л юм байна. Сайхангаар ажил хийхгүй байж ижил үд болтлонтаар байхаар ихч нь орж ирээл загнахгүйгээ яах вэ? Ингээ хөөгдөн барай хүчээр шахуу хүргээ ахыгаан компанид дадлагч хаарл болж ах шиг байгаа. Энэ компани нь харин хүүхэд хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. За тэгсэн нөгөө талд ахиа орой хоол идээ сууж байна. Манай хоёр жаахан өчтөрийнхөөсөө бүр шаалуур болсон сууж байна. Шинэ ээжинжээс нөгөө найрсаг инээж минийхээ болоод аягтай хоолоо бараг шиддэг болчих. Өчтөр нэгэн болсноо яасан дүү нь яаж нэг өдрийн дотор савх барь сурах вдэ хөрхий. Хоолоо идэж байгаа л жаахан асгацсан чинь их чинь гот гэж босч ирээл учиргүй уушлах уваад унваа. Тэгсэн нөгөө хүүхэн чинь үсээ боож босч ирснээр л их чиг нь боож унгаал дүүдээ сайн зааж өгөхгүй яасан ингээ бүр алхах нэ. Яаж наа ч одоо. Өчигдөр бас ийм л юм болсон юм байна л да. Маргааш нь хичээлдээ ирж явсан Дави маань сургуулийнхаа үүднээс буцаа шууд цагдаа руу яваад очлоо. Цагдаагаас иймэрхүү хэрэгүүдээр шууд хүүхэд хамгааллынхантай хамтард юм байна л да. Ингээ шинэ өмгөөлөгч маань энэ хэрэг дээр ажиллахаар дагаад ирв. Эхлээд охинтой ярилцаж юу болсныг тодруулаад дараа нь арга ирлэн очд юм байна. Тэгсэн нөгөө мөн хүүхэн чи яасан гэж ёстой чухам сайн ээжийг аашлаад хүүхдүүдэд жаахан загинсан биш цагдаа хүртэл хэлээл төв удажлаа эдрэгээл жүжиж өгч гинэ. Цаадууланч тэгээд ихний тохиолдолд цагдаа эдрэ хамтардаг болохоор яаж чадахгүй чаваас. Ингээ явахоосур аргагүй болж байгаа юм шиг байгаа. Ингээд орой болоход нь цагдаа нарт ховлсон игээр Давины маань шийдгээл гарын өргөлөө зулгачиж. Хэр удаа ингэ суусан бол доо хөрхий гарын өвдөл жаахан болгосон чинь нөгөө хүүхний нүдэн эргэлдээл өрөөрөг аваа орчлоо. Ихчигээ зодуулж байхад дүүн яаж чадах вэ хөрхий. Аав нь бол бүр тоохгүй шинжтэй. Энэ хоёрыг хөөгөө явуулчвал халамжийн мөнгө орж ирэхгүй ч гэж яах шиг яацарсан хүмүүс хэрэг ийм байдаг байна. Цагдаад мэдэгдэж нэмэргүй байсан болохоор Дави маань адаглал ангийнхан багшаас тусламж хүсэх гэж үзлээ. Тэгсэн улаан зайл хүзүүдэрэн хөвөрчөөд байхад л багш нь тоодгом да. Ажлын цаг нь дууссан байсныг жилхүү бушуухан гараал явчлаа. Ингээ арга эцэн хоёр маань харж явах замдаа манай өмөлөх залууг сандаг байхгүй юу? Хүүхдийн нүдэр сайн өмшгөл санагдсан юм шиг байгаа зайлвал. Ажил дээр нь хайгаа очиход цаатхан сайхангаар ажлын цагаар тоглолцоо сууж байна. Ингээ тусламж хүсэж ирсэн хүүхдүүдтэй хам цагийг өнгөрүүлэх ёстой юм болохоор яалчгүй дагаа гарваа. Өдөржин дагуулж явсан болохоор ядаж хоол авч өгье гээл бүүрэгний газар дагуулсан ортыг. Тэгсэн манай хоёр жаахан асгангуудаа амар сандраа сүйд болдог болчих. Аргачгүй өстэй тэгээд манай хүн хаа очиж загин зандрахгүй нь мэдээж. Энэ хоолыг угаасаа асгаж иддэм мөө гэж жишээ нэ. Айгүй өрхөө. Ингээл загнуулаагүйдээ баярсан хоёр маань хөөхий яриа өдвөл асуулт идрэн бүр өрөвдмөөрөө. Ээжтэй байх ямар байдаг болоо л гэж байна. 엄마는 어떤 느낌이에요? Манай өмгөөлөгч бас багадаа ээжийг алдсан болохоор ахын сайн мэдэхгүй л гэв. Ингээ өдөржин дагаж явхад 50 тухтай байсан болооч тэр үе манай хоёр өмгөөлөгч хахаасаа салхаа байлаа. Цаатах нь эхлээд төвөгшөөж байсан ч яалтчгүй өөр зүйл юм болохоор дагуулаад амтны хүрээлэн хүртэл орж байгаа. Игчийг нь хичээл эрт хараад дүүн цэцэрлэгч явдаг болохоор манай хоёрт өдөртөө хүүхэд хамгааллын төвд байх нь хамгийн амар тайван газар байгаа штэ. Дээрэс нь өмгөөлөгч шахтагаа бүр дундаа орсон зураг хөрөг зураал шоолж инээгээ сууж байхад нь мань хүний утсан догорж байна. Тэгсэн хөөцөлдөд байсан ажлаас нь нааштай хариу ирж яг одоо ирээд уулзаж шүү. Мань хүнд мэрэгжлэрийн ажиллах алтан боломж ирсэн тул уухантаас зөвшөөрж байгаа юм чаа. Тэр дороос хөвөл явахаар болоод манай хоёрыг эртнээ аваач аал буулгачлаа. Цаад хоёр нь хизээ ирэх ингэж хойноос нь дагаж халаастай. Бүр салж өгөхгүй шинжтэй явахаар нь мань өмгөөлөгч бүр аргаа ороод нагас дүүгийн тоглоомыг 50,000 вонтой өгвөл буулгадаг байхгүй юу? За тэгээ маргааш заавал хамт бүүрээр идэнэ гэж амлажаал ихчт нь нэрийн хуцаа өгөөл явлаа. Оройн гяс сөвл рүү дахиж ирээл ярьсан үнтэйгээ уулзсан чи бүр нилээн нааштай хариулал дараа 7 хоногоос шууд шинэ ажилдаа орохоор болчихж байгаа. Ингиж нэг ихчигийн гэрээс нүүхэр болсон хүн чинь бөөн баяр болд юм байгаа сте. Нилээн том газар мэрэгжлэрийн ажиллахаар болсонд нь ихчинж баярлаас үүдээ. Энэ хооронд манай хоёр өмгөөлөгч ахыгаа иргэн хүлээгээл бүүрэгний газрын үүдэнд харуулдаастай. Хөөхий өөрөг нь нэртэл мөнгөөсөө хадгалаарай гэж загцсан байхгүй яаж хахад. Тэгээ одоо яаралтай нөхөр болсон ч угаасаа яаж ирэх вдэ. Манай хоёр өдөржин хүлээгээл ирэхгүй болохоор гэртээ хүрээд ирцгээвэ. За тэгсэн нөгөө шулмын үгэн чинь илгээ тэврээл зогсчих. Яасан гэхээр хүүхдүүдийн өрөөг ухаж байгаа л өмгөөлөгчийн үгс нь нэрийн хуцыг улаан харчиж л дээ. За тэгээл эхэллээ дээ. Өдөржин гадуур тинээл чих амар байгаад байсан чинь ардуур хов зүвж явсан мөн өдргээл өвсөө боогоолнолаа. Том охиныг нь зодоод байгааг мэдсээрэж аав нь бүр тоосон жимжгүй хоол идэл суух юм аа. Маргааш нь Даби маань хичээл дээрээ сууж байгаа л ухаан алдаа унчиж байгаа хөрхий тэхгүй яах вэ? Ангийн багш нь өмгөөлөгч рүү залгаж тосломж өсгөө цаадах нь эд нүүдэл суудал болсон төмөн завгүй. Гэхдээ тэгсэн ч бас хаавалаас хөрхөн хүрээд ирж байгаамаа.
Өмүүлэгчийг ирэхэд Даби маань хүчтэй зөхөөснөөс болоод тэнгэрэг нь хагарсан гэж эмзэг твчиж. Ярих тэнглгүй ажил бас ахыг ирсэн чинь баярлалаа гэдэргээл агаамаа хөрхий. Харин цаадхан сөөвөлд шинэ ажилд орсон тул одоо та хоёр дээр ахиж ирээд чадахгүй гэдгээ хэлж байгаа. Манай хүн тэгсэн ч бас шууд яваад өгсөнгүй. Нөө хуучин ажилдаг байсан газар дээр ирээл тэр ээжд нь арга хэмжээ аваачаа гэж хэлэхгүй юу? Даа цаадуул нь бид нар нийгмийн ажилтан болохоор цагдаа бишээ яах ч аргагүй гэж бүр халгаадгүй. Тэглээд цагдаа нар бүр хэргийг нь хаацсан юм байна өө. Охин ийм болцоод байхад яахаар хаадаг үлээ гэж гэрт нь яваадсан чинь нөгөө аваач манай охин тоглож байгаа л унтсан л гэж авч байна. Энэ аваач яг уу ингэдэм байж төрсөн аав нь ядаж худлаа ярихгүй байлгүйдээ гэж хайж очоо уулзахад бас л адилхан. Аав нь угаасаа адгийн хамтан гэдэг хитүүлээ мэдэн штэ тий. Энэ хэрэгээс болоо манай хүн бүр стресстэж гүйцлээ. Ичийнхэн дүүг харах болгонд нөгөө хоёр жаахан хамтан бодогдоо бүр болтгоо. Ингээ хоргодож л явлаа. Шинэ ажил нь харин явж тунд ажгүй шүү. Дархан шинээр осны бэлэг гээл бүр машин бэлгэлж байна. Энэ газар нь нэлээд том хуулийн ферм юм байна л да. Нөгөө тал харин Даби маань бүр сүр сүлдэг болчихжээ. Уг нь их сэргэлээ охин байгааз ганц харсан дугаараа шууд сэржлээ авцаа. Ангийнхан хүүхдийн утсыг гуйгаал өмөлөг шахаргуу заалах хэвээр. Даан цаатханд нь утсаа хуцаа байдгүй. Оройн унтах гээл хөвтөж байхад нь дүүн өмөлөг шахыг асуугаад бүр болдгоо. Тэгэхэр нь одоо тэр ах чи ахиж ирэхгүй гээл хэлжтэй. Тэгсэн дүү нөгөө өгсөн мөнгөний гаргаж ирээл ах амлсан юм чи 90 штэ л гэдэг багхгүй юу? Хөөхий нөгөө мөнгө нь одоо болтол хадгалаа л байсан байгаа. Яг энэ үеэр хойд ээж нь орж ирээл эрт унтаж жилээ өстэй эдэргээл загнаад уннаа. Тэгж яах за дүүгийнх нь гарт байх өнөө мөнгөний харчтай. Одоо байтлаа хулгай идэг болоо юу эдэргээл хуцаж өглөө. Хин энэс мөнгө хулгайлтын юм. Хүүхэд тайлбарлаад байхад сонсохчгүй. Ингээд дүүг нь авч шидчихэл ахаал их чин зодоод унлаа. Тэснээ бүр буруу мийсэн дүүгээ өөрөө шийдэг гэж хүчээр хоёр алгадуулаад авнаа. Их шин яаж дүүгээ чангац хүч чадах вэ? Тэгсэн овоо дүүд нь гар өрдгөө байсан хүн ч бүр алах нэ. Ийм амар чимээ гараад байхад л хөршүүд нь хүртэл бүр дүжирцэн. Шүнжин зодулсан охин маань үүрээр хашаараагаа гарч яваал унаад өглөө. Маргааш өглөө нь өмүүлэгчийг ажиллаа хийгээл сууж байхад нь утсан дуурдаа. Тэгсэн Дабины ангийн багш залгаж байна. Аваал ирсэн чи өөлж унжаал учрыг ойлгохдохгүй юм яриад байна. Манай хүн ажиллаа хаяа шууд л дахиад очиж байна. Арай үгүй байлгүйтэй гэж бодож исэн юм нь үнэхээр л болсон болж таарлаа. Хөөхий дүүн хойд ээжтэй зодуулсаар байгаад өнгөрчихжээ. Багшийн яриагаар баг дүүн ээжийн төрөвчнөөс мөнгө хулгаасан гэд эмийн болсныг сонсоод манай хүн өөрийнх нь өгсөн мөнгө байсныг гин санаж байгаа юм чи. Ингээ галзуурангаа алднаа. Тэгсэн нөгөө мөн хүүхэн чи энэ Дабиныг мань сүрдүүлээл дүүгийнхээ араас явах уу? Эсвэл ээжийн талд орох уу гэдэргээл хуцаа сууж байгаа юм. Дүүгийнх нь хэргийг ихчтэн үүрүүлэх санаатай байгаа юм байна л да. Хүүхэд өөрөө ухаангүй байгаагаар нь дайландуулж бүр хэлэг үгийн хүртэл зааж өгөө сууж шүү. Удаачгүй цагдаа нар ирж авч яваал улс даяараа 10 настай их чинь төрсөн дүүгээс удаа алччихгээл шуугаж гарлаа. Ээж нь хүүхдүүдэд зоддог байсныг мэдэх хөршүүд нь хүртэл чимээгүй байхад манай өмүүлэгчл Дабиныг өмөрч энэ зэр үнгээрэлгүйгээстэй. Ингээ насанд хүрээгүй хүүхэд болохоор шийтгэл өгүүлэн мөрч байгаа. Тэгсэн ч годмаар явахт нь хүртэл нөгөө дүүгээ алсан хүүхэд явж ийн гэж хүмүүс чичлээстэй. Нөгөө мөн шулмын хүүхэн чи өөрийнхөө хэргийг ихчтэн тогтчоол ичигчгүй олонний нүдэнд сайн хүн болж үжиглэх гээл Дабины дагуул дэлгүүр өдр хийснэ. Хэсэг хугацаа өнгөрсний дараа Даби маань багч олов шокносоо гарсан болтой дүүгээ санаж эхлээл арга ядахта тоглоомд нь хүртэл ярьж байгаа. Жохон хөвгтчтэй чаваас. Ингээ хойд ээжийнхээ хийсэн хэрэгэл олон нийтэд зарлах гэсэн ч хинч итгэхгүй өөрөө ахаал зодуулал яана гэж айгаа зоригддгүй хөрхий. Олон нийт ч намжиж эхэлсний дараа нөгөө хойд ээж нь бүр давраал өрөөг нь зайшлна гээл хамаг тоглоомыг гаргаа хайж майцсан. Дүүгийнх нь хамгийн хайртай тоглоомыг гаргаа хайж байгааг хараад Дабины ангийн хүүхэд хүртэл санаа алдаастай. Эвидээ энэ тоглоомын нөгөө өмүүлэгч ахна өгсөн штэ. Цаач нь хэрэг хаагдсан хонч дарга цэргээсээ гуйж ахаа шалгах хэрэгтэй гээл гүгэд байгаа. Цаад бол нь манайх тэм жижиг хэрэг авахгүй. Хідээ азгүй хөөгтүүд л байгаас идэргээл бүр мөнгөнд нүдэ авах хөц хүмүүс байх юм. Тэгэнгүүнд манай хүн бэлгэнд өгсөн машиныхын түлхүүрийг гаргаж ирж тавиал хүн шиг ажил хийнэ гээл яваад өглөө. Ажлаасаа гараад Дабиндээ очиж уулзах гэсэн болов цаатар нь голдоо орлого онцсон юм чинь юм ярихгүй штэ. Гэсэн ч манай хүн бууж өгөхгүй. Ганц удаа ядаж уцаа авцсан бол гээл өөрийгөө буруутаад байгаа болохоор эцсийн хүртэл явахаар шийдсэн байгаа. Таньж мэддэг хуулийн салбарынхаа оюутан ангийн найзууд гээл бүгдийн дайшлаад хойд ээжийн талаар мөрдөхөр болвоо. Тэгсэн цаатах нь бүр хид хідэн заллингийн эрэхтэй чүүхэр орж гарч явсан түүхтэй болж таарлаа шүү. Дээрээс нь бүр уура барьж чаддгүй эмэгтэй гэж онцлуулж байж. Ингээд олуулаа үжиж тарсных мөрдөгч нарыг хүртэл ятгаад хэргийг ахин мөрдөхөр болж байгаамаа. Тэгсэн шүүх шинжилгээний газрынхан хүүгийн зургийг ахиж хараад 10 настай их шиг гимтээсэн гэхэд хоёр талт дайлын байна гэж хэлэлцээд унж байгаа. Тухайн үед охин шууд хэрэгээ хүлээсэн болохоор яах ч аргагүй юм байна л да. Гэхдээ л бас хүүхэд амиа алдчихад байгаад хайн хүмүүс юм аа нэрэ.
Ашгүй ингээд хэргийг ахин мөртгөрч болж нөгөө шулмын авгаар хүртэл мэдгэдлээ болж байгаа. Нөгөөдг нь Давины мэдгэтчлээ гэж бодоо бөө юм болно ш тас тэгээд. Ингэж нэг юм бүхэм нааштайгаар эхэлж байхад Давин ахаа хэрэгээ хүлээвчвэл бүхэм дуусгээл манай өмүүлэгч нэг арга сэтэж байгаамаа. Тэр нь нөгөө ангийнх нь хүү. Өөртөө нэхээс царгалаад исэн болохоор үеийнхэн найзыг ашиглаад ярилцахаар шийдчихэл дээ. Цаадах нь хөөхөн өдөр болго үүдэнд нь бэлэг үлдээж гүсээр байгаад нэг юм эцэст нь уулзаж чадлаа шүү. Давин маань нэг л яозгүй байгаад байсан нь хойд ээж нахид зодсоор байгаа бүр хүчээр өргөдлөд хүртэл бичүүлчих. Энэ маань тэгэл хүүхэд болсон хойно өгсөн бэлгүүдийн задлал үдчихэж байна хөрхий. Манай өмгөөлөгч сэтгэлийн өргөж болох баахан юм явуулж. Бэлгэн дундааны хөгжим тоглоомч хийсэн байсан бохгүй юу? Тэрэн дээрээ өөрийнхөө дуг хураагаад юу ч болсон бэ өөрийг нь талчуу гэдгээ хэлээл авч. Өөрөөс нь гадна ангийн багш цагдаагийн ажилтнууд гээл зөндөө хүмүүс чиний талд байгаа тул айлхуу үннээ хэлээрэй гээл захиад байгаа хөрхий. Тэгээд ахтайгаа уулзах хүсвэл дүүтэн цугавжсэн гүрэн дээр хүрээд ирээрэй гэсэн бохгүй юу? Давин маань энийн сонсоо гэрээсээ гарах замдаа нөгөө балиар аваатгаа таарчнаа. Нөгөөхөн бүр гэрээс нь ч гарахгүй шинжтэй ахаал зодоод унлаа. Азар нөгөө ангийнхан найз гэрийнх нь үдэн сахижсэн байж таарад гэлс өмүүлэхүү залгаад хэлж байна. Цаадхан ч хар удараа гүйжчүүд ээжтэй нь хэрэлдэн барай гэрээс нь аваал гараад ирлээ. Төрөс саданч биш болохоор айлын хүүхдийг ингэж авч гарах нь уг нь өөрт нь муу л да. Тэгсэн ч тэгээд ахаа нэг хүүхдийг бас энэ шулмын гарт өхүүлтэй нэштэй. Ингээд ихчээхийн гэрт аваад ирж байгаамаа. Цаатхан ч ганц дүүн арай гэж улсын ажилласаа гараад ирснийг мэдсэн ч сайн ээж юм болохоор Давиныг мань тэврээл өгтөж байна. Оройн харин эдний газаа Давины аав нь ирээд охиноо аавна гэж хуцаж өгч гинөө. Энийг өдөө хүний аав гэхүү юу гэхүү. Манай хэд ч шүүх хурал болтол уулзуулахгүй гэж хөөгөө явуулчлаа шгүй. Ийхүү удаачгүй ахин шүүх хуралж болж энэ удаа хойд ээж нь аавтай намд хэрэгнэр татсан ч энэ муу шуламжийн өстө хүмүүсийн өмнө өөлс дуулаад жүжиж өгч байна. Том охиноо зөв хүмүүжлэх байсан дандаа дүүгэл зоддог гэдэргээл бүр хузаж гарч байна. Яаж яагаад аав нэрээ сүрдүүлж орилж байгаа явснаас хойш Давин маань юу ч яриха болчихжээ. Ингээд шүүх хурал завсралсан хойно Давинтай ярилцахгүй л өөр гарцгүй болчиход байгаа. Манай хүн Давинтай аав уулзахдаа дүүд нэг чихмэл өгжсэнийг санаж байгаас манайхаа. Тэгсэн тэр нь наагц хичээхэн дүүгийнх байсан гэж хэлжсэн да. Манай хүний гэртээ ирээд амарч байгаа хооронд дүүн гин тоглоомоо нэхээ болдгүй. Тэгсэн тэр дотор нь нууц камер байсан гин. Хамран дээр нь дарахаар бичлэг хийгээ үлдээждэг байсан юм байна л да. Дүүн ашгүй хэрэгтэй үедээ тэр талаараа хэлээл манай хүн нөгөөх нь хайж гарлаа. Яаж яхаа тэрийн салгалсан шулам явж хайцсан штэ. Ингээ улаан гараараа хогийн зэг дээрх бүх хогийг бүтэн өдрөл ухлаа. Даанч байсангүй. Ийхүү ахин шүүх хуралж болж Давин маань мэдүүлэг өгөхөр ирж байгаа. Харваас нүүр амн хөхрөөл амар болсон байхад хүмүүс яаж хүүхэд буруутгаж чаддаг байна. Энэ нөгөө талын прокурор нь бүр амар ширүүн асуулт асууж масуугаал хүүхэд бүр айлгаа ажиллөө. Дээр нэг энэ шулман Давины загинж байгаа л хүчээр дүүн хоёр алгадуулжсэн да. Яаж байгаа шүүхийн тагнад худлаа айлж болохгүй гэдэргээ айлгаа хүүхэд тэрийг хэлчихнэ. Ингээд завсарлага авч байгаа л Давиныг ахаа ятгаад үзэхээр шийдлээ. Цаатхан бүр хүн илгээ гараа хөрөхтөдөд л айц очоод байдаг болчих. Ингээ ойлгохтой ярилцаж чадлагүй арга мухардаа зогсож байхад нь Давины ангийн найз нь ээжтийг ам төрөөд ирж шүү. Тэгсэн гартаа нөгөө чимэл тоглоом нь барьчихжээ. Манай энэ ах хойд ижиг нь хаяггаа явж байхад хараад байсан очоод авцсан байна. Хөөхөн зөлөг. Удаачгүй завсарлага дуусч шүүх хурал үргэлжлэхэд манай хүн чихмлээ бариад Давинтай ярихаар очлоо доо. Хөөх юм чихмлээ хараад дүүдээ гимсэн болтой. Баг багаар юм ярьж эхэллээ. Дүүгээ алгадсан хойд ээж хүчээр хийлгсэн болох. Дүүг нь өнгөрсний дараа хүмүүс бүгд өөрлөнд дайш байсан гомцсон гэл бүгдийг л хэлж байгаа. Ахиж томчуудад итгэхгүй гэл бүр голдоо хорлох гомдчихжээ. Ингээ эцсийн удаа зөриглөн байж хойд ээж нь дүүгэн зодож асан талаар анх удаа ам нээж байгаа. Хүүхэд тийм амар юм харснаа арай гэж хэлж байхад прокурор эсрүүцж нотлох барим нэгсээр л гам да бүр. Одоо ингээ үзүүлэхгүйгээ яах вэ? Чихмэл дотор байсан камер тэр өрөө бүх явдал бичигдсэн болохоор Давиныг гаргаж байгаа л тоглуулахаар л боллоо. Камер байцгаа ийм чихмэл байсныг ч мэдээгүй шулам авгаан царай ингэж хувирахгүйгээ яах вэ? Ийхүү эцэст нь тэр шүн яг ямар аимшиг явдал болсныг танхим даяараа үзэж үннийг мэдэж авлаа. 어제 꿈에서 엄마를 본 것 같은데 엄마 얼굴이 기억이 안 나. 보고 싶은데. Хөгийн шулам эцээ хүртэл өөрийгөө өмөр зүтгэсээр л байна бүр. Эцэст нь хүүхдүүдээ хүчрхийлээс хамгаалаагүй нуун дарагдуулсан хэрэгээр аавд нь 5 жилийн ял, бага насны хүүхдийн ам бүрлэгсэн хэрэгээр хойд ихт нь 16 жилийн ял өгч байх ёстой газарт нь аваачихан зэрэг.
6 сарын дараа л өмгөөлөгч маань хайсаар байгаад нэг юм эцэст нь төрсөн ээжийн зургийг олж ирж тэгтлээг санаж битгэрсэн бяцхан хүүхдүүдийн санааг амрааж байгаамаа. Анх ажил хайж явахдаа бүх юмыг хөөл ясны дагавал яг таг хийдэг. Өрөвдөж хайрах сэтгэлгүй байсан өмгөөлөгч маань анхныхаа хэрэг дээр хин нэгний хайр халамжаар дутсан хоёр бяцхан амьтантай таарч жинхэнэ өмгөөлөгч болж байгаа нь. Сайнтай муутай хорвоо гэдэг ч энэ хэрэг шиг ийм аимшигт явдал ахиж гарахгүй л байсан. Эхлэл хэсэг дурдсны дагуу энэ киног 2013 онд Өмнөд Солонгос улсад гарч байсан бодит хэрэг сэтгүүлж хийсэн бөгөөд тухайн үед гол дүрийн адил 10 настай охиныг төрсөн дүүгээ хөнөөсөн хэрэгээр саатуулж байж. Энэ хэргийг нь хүүхэд хамгааллын төвд ажиллаж байсан өмгөөлөгч мэрэгчлээ залуу хариуцж авсан бөгөөд охины төлөө аль чатгаараа тэмцээр угаад эцэст нь удаан хугацааны туршид аав ээжийнхээ хүчирхэлд өртсөний улмаас нарс орсон гэх үнийг илчилсэн байдаг. Хүмүүс хүн сэдвүүтэй муухай кино хэлээ шүүмжилдэгч иймэрхүү төрлийн хэрэгүүдээр киног хийх нь олон хүн сурамжуулж зарим тохиолдолд шудраг бус хуулийн тогтолцоогч өөрчлөх боломжтой болдгоо. Бид өмнө нь өөрөө олон жишээг дурдж байсан. Шинэ он солигдох мөчд өгөж буй энэ үед бүгдээрээ нэг ч гэсэн хүүхдийг баярлуулж хамгаалахыг хичээгээрэй. Бүгдд нь шинэ оны мэнд хүргэе.